Хамгийн гол үзүүлэлт бол одоо татвар төлсөн байдал одоо хэдэн төгрөгийн орлого олж хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг энэ бол хамгийн чухал үзүүлэлт байдаг. За үүнтэй адил улсын аврал малчныг цаашид бол шалгуулах журамд өөрчлөлт оруулах саналаа бид засгийн газарт одоо өгч байгаа. За энэ засгийн газар тогтоолоор батлагддаг журам тийм. Энд бол хамгийн гол нь малчт маань малынхаа ашиг шимийг дээшлүүлж хэдэн төгрөгийн орлого олж хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг бас нэг голлох үзүүлэлт болно тийм. Дээр нь мэдээж одоо бусад олон үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Цаашид ер нь малчтын хөдөлмөрийг хөнгөвчлөх, малчтын нийгмийн асуудалд анхаарах, малчтын одоо санхүүгийн боловсролыг одоо дээшлүүлэх, те малчтад илүү дэвшлэлт одоо технологи суурилсан энэ зүйлийг одоо хэрэглээндээ нэвтрүүлэх энэ чиглэл рүү илүү бид нар бодлогын дэмжлэг үзүүлье гэж одоо төлөвлөж байна. Энэ талаар бол одоо малчтад хандсан тодорхой одоо мэдээлэл сургалтуудыг өгнө, хорших хэлбэрээр, дундын оршин хэлбэрээр хэрхэн яаж өгч гэдэг олон улсын туршлагыг бас нэвтрүүлэх, тэжээл тариалах боломжийг нэмэгдүүлэх, малаа битүү хашаатай болгох те энд нь одоо дэмжлэг одоо сургалт те зөвлөгөө өгөх энийг одоо нэвтрүүлэх гээд ийм зүйлүүд хүлээгдэж байгаа. Тэгэхээр улсын аврал малчныг ер нь бол одоо 100 заасан эдий ч одоо үүнээс илүү одоо шалгаруулах юм шахалт бол их ирдэм билээ. Тэгэхээр энэ дээр би одоо олон нийтэд хандж хэлэхэд одоо аврал малчныг чанартай цөв тэгээд илүү бусдаа үлгэр дуурайл манлайл үзүүлэхээр тийм ийм одоо шалгаруулах чиглэл рүү явхад одоо бүх талаар бас одоо биднийг дэмжиж өгөөч гэдгийг хүсье. Одоо бол яг малын тоогоор нь хэмжээд шалгуулт тавиад байна тийм. Зөвхөн тоо биш тийм зөвхөн тоо биш олон үзүүлэлтүүд байгаа. Нийгмийн хариуцлага, тоо, малын ашиг шимийг дээшлүүлсэн байдал гэдэг. Гэхдээ л одоо хэдхэн жилийн өмнөхөд нэг аймгаас одоо нэг хүртэл шалгадаг гэсэн. Одоо нэг аймгаас 8 хүртэл малчин ирдэг. Зарим аймгаас одоо 10 гаруй малчин одоо шалгардаг тий. Тэгэхээр цаашдаа бид нар нөгөө энэ бэлчээрийн хамгаалалт бодлогын хүрээнд бид биш зөвхөн олон улсын байгууллага хүртэл анхаарлаа хандуулж байгаа шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас ихэд манай засгийн газрын өсөлтийн дагуу эх хоног бэлчээр ба нүүдлийн малаж хөдөлгөөстэй олон улсын дэмжиж жил болгон зарласан. Нийт бэлчээрийн одоо тэн хагас хувь нь үндсэндээ дороотолд орсон байна. Тэгэхээр энийг бол малын тоотлогыг өсгөхөөс илүү чанар одоо цөөн малаас их ашиг шим олох энэ бодлого руу явах зорилтод одоо үе үед ярьж ирсэн. Гэхдээ энийг бол бодит ажил хэрэг болгоно. Энэ хүрээндээ жишээлбэл одоо өмнөх нийгмийн үед ихэд өвлжин аваржны хоорондын доод зай 5 км байсан. Худаг усны доод зай 7-оос 10 км байсан. Өнөөдөр хаяагаад ирлээд одоо энэ өвлжин аваржны газар олгодог, худаг гүний ус гаргадаг учраас нөгөө Монгол бэлчээрийн одоо ийм хөвчлөл, бэлчээр хамгаалах энэ одоо хуулийн зохицуулт ийм одоо тодорхойгүй учраас хаана гашаа барьсан, хаана худаг гаргасан гэдгээрээ орчин үеийн бэлчээрийг эзэмшдэг. Нэг тийм учраас энийг доод зай стандартыг бид нар тогтоож өгөх хэрэгтэй. Мэдээж эсэргүүц тулгарна. Гэхдээ бэлчээрээ авч үлдэхийн тулд бид ингэхээс өөр одоо сонголт байхгүй. Хоёрдугаарт нь малчтын өвлжин аваржны газар ямар одоо зөрчил гараад иргэд бухимдаад байна гэхээр өвлжин аваржны газрыг хууль зааснаар багийн иргэдийн нийтийн урд сумын хурал одоо хилцээд зөвшөөрөл сумын засаг дарга олгодог. Ямар нэгэн одоо шалгуургүйгээр олгодог. Гэтэл энэ өвлжин аваржны газрыг одоо 1000 адуутай 2000 адуутай хүн очиод сум нь одоо иргэдийн нийтийн урд нь энэ манай бэлчээрийн таа зэтэрсэн байна. Олох боломжгүй байна гэхээр өвлжин аваржны газар худалдаад авчдаг. Худалдаад авах хэрэг нь нээлттэй газрын тухайд иргэний хуулиар. Тэгэхээр энэ нь ингээд 2000 3000 адуутай хүн очиод тэр орчмыг алхахлаад ахаар ингээд ийм томоохоо одоо зөрчил асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо өөрчлөхийн тулд бас л одоо бид импортын адууг одоо 10 жилийн хугацаатай хориглох одоо үржлийн адууг хориглох тогтоолыг манай зүүн бүсээс сонгосон гişүүд батлсан. Энэ бас л бэлчээрийн хамгаалалт бодлого. Өөрөлдвөл энэ одоо өөрөө хүнсэндээ эргэлэхгүй мөртлөө хурдалж магадгүй гэдэг одоо маш олон тооны адуу одоо үржүүлдэг те. Тэгээд энэ нь ингээд одоо манай ялангуяа одоо зүүн бүсд орон Цүхбаатар Хинтээ аймагт бол маш их хэмжээний ийм одоо асуудал үүсгээд байна шүү дээ. Тэр уугуул малчтын иргэдийн. Тэгэхээр энийг зохицоор нь ингэж авч үзэх заашгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ нэлээд одоо эсвүүцтэй тулгарх ийм одоо шийдлүүд. Гэхдээ энийг бол манай одоо ирээдүйнхөө төлөө манай малчид зөв зохистой одоо дэмжиж өгч. Төрөөс хийх ажил бол маш тодорхой. Төрөөс хийх ажил бол экспортод мах гаргахыг дэмжих, малын мах түүхий эдийг үн цэнтэй болгох энэ бодлогыг л төрөөр хэрэгжүүлнэ. Бусад юмыг бол малчд хүсэхгүй байгаа шүү дээ. Малчд бол бид бол одоо малаа цөөж болж байна. Гол нь махын маань үнэтэй түүхий эдийн маань үнэтэй болгож өгөөч л гэдэг ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ тал руу илүү дэмжих. Өөрөлдвөл энэ мах экспортлог компаниуд түүхийд босуудаг үйлдвэрийг дэмжиж тэд нар маань дэмжиж хөгжиж бусад одоо хөгжилтэй орны зах зээл дээр бүтээгдэхүүнээ боловсруулж гарах ийм чадамжтай болсноороо өрсөлдөж малчлаас